Баярлалаа гэж. Сайхан шилжээ. Сайн байна уу? За сайн байна уу? Сайн явж гэнэ. Сайхан үлжиж гэнэ үү? Тэжгүй. За ажил тавгүй. Хот руу гарах гад. Хот руу гарах гад та худалдааны төвөөр орж цагаан эдээ авч ийн. За тийм байна тий. За би тэнийг хоёр санал байна. За. Одоо энэ цагаан эдээ гэдэг чинь бид одоо Монгол орноос малч хоор. Тий. Одоо шинийг бид сайхан ашиглаж байна. Одоо энэ юу ихт чинь дан одоо цагаан эдээ одоо сүм шимээр юу яаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхэд одоо энэ төв хэдийн үнээрээс ямар ч үн алга. Энийг харамсалтай байна. Малын дээр 60 70 80 оны үед чинь одоо худалдаа үйлдвэрийн ангид сайхан юу байлаа. Тэнд ч ерөөсөн малын амьсгалаас ашигладаг байлаа. Тий. Юм хийдэг байсан гэх чинь. Ясхэд одоо сумаас чинь одоо зээл 130 зүгээр аваачлчаад Улаанбаатар руу явдаг байсан. Тэр ямарч Улаанбаатар давж хайж байгаагүй л баг. Тий. За миний мэдхийн ясны гурилга нэг сайхан цагаан гурил гардаг байсан. Тэгэл бодоход өөр их юм хийдэг байсан. Одоо тэгэхээр энэ малынхаа энэ хаягдаад байгаа энэ төв хийдийг л одоо хамгийн түрүүнд одоо үйлдвэр байгуулмаар байна. Энийг бол одоо мэдхгүй мэдээлэл яриад байгаа. Тэгээ ерөөсөө биелэхгүй байна. Одоо 2-3 өдөөч хүн сая солигдлоо. Хийж байгаа юм бол энэ тийм хийлээ гэж хэлэх юм байхгүй. Энийг одоо яарвчламаар байна. Тэгээ хоёрдугаар тийм дэтгэвэр байна. Дэтгэвэр одоо энэ өөдөн жаахан боломоор энэ доотлын. Тэгээ одоо энэ миний бодлоор бол 2 саяас дээш нэмэргүй байна. Тэгээ одоо доотлын жаахан тэр 2 сая жаахан төхүүлмээр байна. Одоо сая 500 2 сая байг ядад нэг сая болгоод өгвөл доотлын. Тэгээ сая чингэл нэг 88% нэг 80 мянган нэмэгч чинь одоо бензин үнэх чинь 2500 байсан одоо 2700 болсон байна. Тэгээ одоо дэтгэврийн ус гэдэг чинь сарын 700 бол хамгийн түрүүнд л эмнэлэг рүү явна, эмээ авна. Тэгэл дараа чи юм одоо санаа зөндөө байвч өнөө маань тэгэл эмэнд гол нь явчихдаг. Тийм байна. Тэгэхээр энэ дэтгэврийн өвнийг жаахан хоотлын жаахан өсөж өгмөр байна. Тэгэл одоо гуймаар. Нөгөө тэгврийн манай аймгийн халаалт энэ мэгс ярвхтэй. Би одоо нэг айлын нэг дулаан юунд өвлжгээд нэг энэ 207 дугаар байранд орсон. Энэ өвл хөтөн байна. Тэгээ энэ дулааны чи нэг л хүн мэддэг юм байна да манай энэ аймагт. Тэгээ хэдүүн чинь бүр энэ засаг дарга дээр тэр орон суугчны улсууд цөмөр очлоо. Өнөө мэддэг хүн энэ чигэл авч утсан. Тэгээ зөвөр ямар шийдэл байхгүй. Одоо тэгээ харин ингүй одоо азар их дулаан өвл болж байна. Их хөтөн бол одоо тэр үнд бол бас амтан байхад бэрхтээ дүүл байна. Тэгээд манайг та бас настай хүн гэж бодсон баг та. Цаа биднэртэй цугчаад байгаа. Тэгээд засаг дарга дээр тэр өсгөө юу? Тэр хүний чинь аваад ингээд цөмөрөнд тэнд очицгоос. Тэгээд ямар шийдэл байхгүй. Тэгээд өнөө хүн чинь гарааж явлаа. Өнөө залуучууд чинь цөмөрөнд дагаад цуг гараад. Одоо та ядаж энэ нэг өвлийг л нэг рүү яагаад. Өчигдөр энэ асуудал бас та өчигдөр аймгийн захиргааны уулзалтанд ирж чадаагүй юу? Чадаагүй тэр юу дуулаагүй. Би уг нь зарлуулсан. Тэгээд 24 онд ерөнхий сайдэр оюун эрдэнэ байхдаа ирсэн. Тий, ирээд нэг зөвлөгөө болоо би харин тэн дээр суусан. Би өчигдөр зөвлөгөөн хийсэн. Тэгээд ер нь иргэд бол нээлттэй оролцоо би зарласан. Зарим хүмүүс бас мэдээлэл дутуу авсан байна л гэж. Зөв. Тэгээд таны асуудлуудыг яг л давтаж ярьж байна. Оюун эрдэнэ чинь авахар болоо төрн. Тий. Тэр нөгөө хүн чинь тэгсэн чинь үнэн дээрээ тохироогүй юм байна. Тэгээд лантаа алгашаа за. Тэгсэн чинь үнэн дээрээ тохироогүй байна. Өндөр үнэлгээтэй байжээ. Тэгээ үнэн дээрээ тохироогүй гэж. Тэгээд би өчигдөр бас энэ асуудал яригдсан. Би тэгэхээр нөгөө өгөх гээд байгаа тал маань үнэлгээгээ тодорхой болгоо. Тэгээ бид нар одоо ирэх жил төсөв мөнгөнд суулгаад төр бол авах нэгэнт засгийн газрын нэг юм шийдвэр гарцсан юм билээ. Хоёр ерөнхий сайдын үед. Тэгэхээр тэрэн дээр л анхаарах гэсэн. Таны яг тэр малын гаралтай бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэх цех жижиг үйлдвэр байгуулах бол маш чухал байна.
Сая би өөр ханга Баян онгорт очлоо тэнд олон цэхүүд байна. Ер нь одоо ингэж байгуулах. Дээрээс нь бид нар чинь нөгөө Орос болон олон орн руу нэг юм малын гаралтай бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолоор гаргах нэг юм гэрээ хийчихэд байгаа шүү дээ. Тэгэхээр малчтыгаа одоо энэ экспортлогч болгох одоо чиглэл рүү бол ажил хийхин тулд заашгүй юм цэг үйлдвэрүүд байгуулах таны ярьж байгаа санал бол маш зөв өө. Тий. Тэгээ би өчигдрөө тэтгэврийн асуудлыг нэлээдгүй ярьсан. Одоо на зээлийн хөв бууруулах дээр энэ банкны салбарт өрсөлдөө оруулъя. Гадна дотны банк орж ирж өрсөлдөж энэ зээлийн хөв буурахгүй бол энэ ер нь цаашдаа бол тэтгэврийн зээлийн хооронд, солингийн зээлийн хооронд амьдрдаг боллоо. Тэгээ би ч их олон жил тэтгэврийн шинжил ярьж байгаа юм шүү дээ. Та намайг бас мэддэг байх. Ядаж нэг сая бол доотлж нэг сая болгоч юм. Тэгвэл ядаж зээл авах нь марсан. Энэ зээл гэдэг чинь тэгээд дохоо өстөн ур тэрмээ авч хой тэрмээ төлөвлөж юм чинь. Нэг 12 сараар зээл авчлаа гэх чинь нэг бүтэн сарын суудгаад авчихсан шүү дээ. Нөө хөвөр юм одоо тэгээ та өнөөдөр яаж дэлгүүрээр худалдааны төвөөр явж гэнэ үү? Тэр энэ ч манай гөгшин энийг нэгтгэл энд суусан. Оо за. Би тэгээ түрүүний 4 жил ламгун дээр бас сууж байгаа. За. Тэгээд нэг юм авахгүй хоос юу. Баярлалаа. За. Их баярлалаа. Сайхан шинэлээрээ. За. Сайн. Ажил шинэлээрээ. Баярлалаа.